Сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэнтэйгээ нэг зочныг уулзуулахаар ажлын гадаа ирсэн байна. За тэгэхээр одоо хөлийн чандад гадаадын улс орнуудад яг өөрийнхөө эзэмшсэн мэргэжлэр ажиллана гэдэг бол үнэхээр бахархалтай сайхан юм зүйл. Тэгэхээр гадаадад өөрийнхөө эзэмшсэн мэргэжлэр амжилттай ажиллаж байгаа олон залуучуудын төлөөлөл болсон нэгэн залууг өнөөдөр та бүхэнтэйгээ уулзуулахад бэлэн болсон байна. За энэ хүн бол Америк нэгдсэн улс тэр дундаа Чикаго хотод ажиллаж амьдарч байгаа. За эмч хүн байгаа. Уламжлалын эмч хүн. Уламжлалын гэдэг яг үг нь буруу байж магадгүй. Эцс ороод асууя. Acupuncture гэж хэлдэг. Тэгэхээр энэ яг зүүн эмчилгээ гэх юм уу? Зүүнний эмч гэх юм уу? Яг би буруу нэрлэж магадгүй. За ингээд хамтдаа орж танилцгаая. За эмнэлэг рүү ороод ирлээ. 3 давхарт байдаг юм байна. 312 Harmony Acupuncture. За ийш ороод. Тэгээд танилцъя да. За ийш ирэх юм байна. Зэвэнд сертификат, license юмуд нэгөр ингэж байж байна. За зочинтой байгаа бол хүнтэй өвчтөнтэй байгаа болов. Зөө цогоо юмштай уулзъя. Орон. За. Сайн байна уу? Ажил төрн сайн уу? За сайн байна. За. Яаж яваа? Өнөөдөр танаа эмнэлэгтэй танилцах гээд ирлээ. За эмнэлэг гэж офис шүү дээ. Офис за. Амар эмнэлэг биш. За. Энд дээр нүцлэгийн ор мор байгаад харна. Тий. Ингээ ер нь бол яг тэ нөгөө ажлынхаа дараа энэ ч нөгөө хувийн хүмүүс үздэг жижиг офис байхгүй. Офис гэж нэрлэх юм шүү дээ. Тий, офис ер нь нөгөө private practice гэж яриад байдаг шүү дээ хүмүүс. Тийм л офис энэ. За. За ороо суугаарай. За. За тэгээ би сая орж ирэхдээ бас уламжлалын эмч зүүн эмч энэ гэж яхан буруу нэршлээд хэлчих шиг боллоо. Яг ерөнхийдөө зөв шүү дээ. Зөв үү? Ер нь бол зөв шүү дээ. Яг зүгээр нөгөө Монголд ч яг нөгөө уламжлалт ангаах ухааны эмч гэж нөгөө яг Монголын ангаах ухааны сургууль чинь өөрөө уламжлалт ангаахын тэнхэм гэж тусдаад яг эмч дээр нь уламжлалтын Европ уламжлалтын эмчилгээг сураад эмч гэж байгаа байхгүй. Тэгэхээр монголчууд бол бүгдээрээ бас л адилхан бүгдээрээ л уламжлалт ангаахын эмч гэж ярьдаг шүү дээ, тийм. Яг энд бол яг нөгөө доктор гэдэг нь одоо эмч гэж ойлгож байгаа бол яг доктор oriental medicine гэж бас нэг тийм юу байгаа. Тэрийгээ бас хийж болно. Би бол тэгж байгаагүй. Яг нөгөө магистрийн зэрэг master of acupuncture science гэдэг нөгөө acupuncture ч зүү шүү дээ, тийм. Зүүнний одоо шинжлэх ухаан гэх юм уу science тийм. Тэгэхээр licensed acupuncturist гэдэг. Тэгвэл их буруу яриаг үл юм байна те. Буруу яриаг үл дээ. Ерөнхийдөө ойлголт нь бол адилхан шүү дээ. Тийм. За ямар ч байсан тэгээд үзэгчтэй өнөөдөр уулзуулж байгаа юм бол Harmony Acupuncture эмнэлгийн эмч хөө. Тэгээ одоо эмчлэх юм уу те. Яг би ер нь бол ангаах төгсөн болохоор бол эмч хүн л дээ. Тэгээ тэгэхээр л би яг эмч гэж байгаа болохоос энд бол нэг айхтар эмч гэхгүй provider дээр яг юу гэж орчуулах хэрэгтэй бол мэдэхгүй л дээ. Эмч. Өөрхөн эмч. За тэгээд өөрийгөө танилцуулах. За хаана төрсэн, ямар мэргэжил эзэмшээд, за хэзээ Америк нэгдсэн улсад ирв, яагаад мэргэжлэрээ яагаад ч яваа? Мэргэжлэрээ ажиллах энэ боломжууд яаж гарч ирв? Тий, би намайг одоо Балд цэрэнгийн Цогт Баяр гэдэг Өмнө Говь аймгийн Далан задгад хотод төрсөн. Тэгээ манай аав чинь офицер хүн байсан. Тэгээд офицер хүн байсан учраас нөгөө томилогдож явдаг шүү дээ. Цэргийн хүмүүс чинь тий. Тушаалаар томилогдсон. Тий, тушаалаар тэгээд намайг жоохон байхад Эрдэнэтэд очсон. Эрдэнэтэд очиод тэгэл Эрдэнэтэд өссөн. Ер нь бол явахдаа Өмнө Говь төрсөн. Тэгээд Эрдэнэтэд өссөн. Тэгээд Эрдэнэтэд сургуулаа 10 жилийн сургуулаа төгсөөд тэгээд ангаахын хуваар аваад аюу санаа ер нь бол болох юм болдгоор болно гэдэг шиг би анх ангаахын хуваар авч хахад уламжлалт ангаахын хуваар авчихсан байхгүй. Тэгээ уламжлалт ангаахын хуваар аваад ангаахт ороод тэгэнгүүтээ юу яадан бас л яг тэр үед хүүхэд байсан болохоор мэдхгүйгээсээ л болсон юм шиг. Яг уламжлалт ангаахын эмч бол уламжлалтаараа л явдаг юм байна. Тэгээл болоо гэж бодоод яг тэр үедээ
мис заслын юмч болох айгу сонирхолтой. Уг нь сонирхол нь бол мис засалтай. Мис засалж болчих гад. Тэгэнгүүтээ нэгдүгээр курсын эхний хагас болонгууд нь ээжээсээ гуйж гаад манай ээж юу яагаад яаж ингэж шилжүүлж болох вэ тэгж би бас тэр үедээ гараа халгацсан байлгүй. Юу ч болсон. Ямар ч гэсэн би тэгэл гуйсаар агаал тэгэл сургууль соёлын гисээр агаал шууд эмчилгээний анги руу орсон байхгүй. Нэгдүгээр курстэй хагасаасаа. Тэгээд эмчилгээний анги төгссөн. За тэгэл ангаах төгсөөд удаагүй шууд наашаага ирсэн. Тэгэл ирээл угаасаа л нөгөө Монголд ч юм бол яг тэр одоо ангаах эмчилгээний яг тий эмчилгээний хуучин бол эмчилгээний анги гэдэг байсан. Намайг ороход бол би чи ангаах ухааны их сургууль гэдэг нэртэй багт орсон шүү дээ. Тэгээд эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургууль ямар юучлын баах юм солигдсон шүү дээ. Тэгсэн ангаахын шинжилгээ ухааны их сургууль ангаахын шинжилгээ ухааны их сургууль болсон. Эрүүл мэндийн шинжилгээ ухаанчлал яг тиймэрхүү нэртэй багт нь анхны тийм нэг анх нэрээ өөрчилсөн. Яг намайг төгсөж байгаа тэр төгсөөд тэг би анхны бид нар манай төгсөлт бол тэрний анхны төгсөлт нөхгүй. Тэгээд төгсөөд удаагүй тэр үед ч юм бол яг тэ тэгээд яг сураад төгсчихсэн яах вэ ийхүү бас Монголын юунда ажиллах боломж бол ганцны боломж байсан л да резидентийн хийгээл ингээл цааш явах. Тэгэл яг ер нь хувьсгалын тохироч гэх юм уу юу чинь тий тэгэл хувь заяач гэх юм уу тэгэл Америк руу нялх хөхтэй аваад их нэртэйгээ гуруулаа. Хэдэн онд ирж вэ? Тэр ч одоо 3-4 оны үед шүү дээ. 2003. Тий 3 он төгссөн гэхэлэр чинь тий. 4 онд ирсэн тий. Арай 4 онд гараг болов. Нэг тэгж л ирсэн. Тэгэл ирээл ажилчин борлолтоор анхны тий нөгөө угаасаа л анх ирсэн хүмүүс яаж ажиллах юу хийх ёстой байлаа тий бүх юм хийсэн тий тэгэл тэгж явж явдаг жамаараа л явж. Тий явж жамын жамаараа л болсон тий. Жамын жамаараа болоод тэгэл хогц цэвэрлсэн, тэгэл пиццаач зөөсөн. Зөндөө юм ийсээ. Ер нь бол хийж үзээгүй юм бол байхгүй. Бүгдээ л хийсэн. Уг нь бол эмчилгээний ангийн хүн яваад байгаа шүү дээ. Тий эмчилгээний ангийн яваад. Тэгээ уг нь яг нэг эмч гэдэг нэртэй тий тэгэл яваад. Тэгэл явж байгаа л яг энэ ч ер нь бол юу яах юм бэ нөө USMLA гэдэг энтхийн нөгөө эмчтрийн өгдөг шалгалт өгдөө. Тэгээ тийм нэг хэдэн ч үтэл 3-4-5 жилөө тийм та гэдэг байдаг гээд. Тэгээ тэрэнд бэлдээд ингээд хийж чадах юм бол уг нь бол тэгээд эмч болсон манай курсын ч хөхт байгаа. Энд ч тийм бас нэлийн хэдэн хүн байгаа. Тийм энд очиод шалгалтууд байгаа. Тэд нар бол үнэхээр сайн хүмүүс. Тэр шалгалт аюу хэцүү. Тэр хүмүүс бол үнэхээр лаг тийм эмч болчихсон одоо тийм манай ангаах төгсөн тэгээд доод курсын манай курсын тэр хүмүүс энэ өөр стейтүүд дээр манай стейт Illinois дээр Chicago авд гэсэн байгаа. Тэгээд би бол тэгж чадаагүй. Би бол тэр лүү явах нэгдүгээр цаг хугацаа мөнгө төгрөг финансийн асуудал те нэгдүгээр тэр байх чадахгүй хоёрдугаар яг үндэ минь толгой хүрэх ч юм хүрхгүй ч юм уу тийм хил усан ч хүрэх юм уу тэр одоо айгууд хүнд хэцүү том шалгалт л та. Тэгээд тэрийг бол би тэр лүү яваагүй. Тэгээд энэ ч яг энэ ч Health Science of National University of Health Science гэдэг Lombard гэдэг тийм Lombard Illinois гэдэг хотод байдаг. Тийм уламжлалт одоо монголоор ярих юм бол уламжлалт ангаахын ангитай тий Oriental Medicine дорн техник тийм ангитай тийм юунд мастерын зэрэг хамгаалсан. Тэгээ мастерын зэрэг хамгаалаад тэгээд тэрний лиценз авдаг, license авдаг. Тэгээ яг тэр нь acupuncture гэдэг license байна, herbalist гэдэг license байна тэгээ тийм шалгалттай 4 янзын шалгалт өгнө. Эсвэл 3-ыг ч өгж болно, 3-ыг өгөөд зүүнний эмч болж болно, 4-ыг өгөөд herbalist гэдэг нэг тийм одоо юу гэдэг эм баригч гэдэг чинь Монголд ч там ман хийдэг эм баригч те мармб эм зүйч юм. Эм зүйч те одоо яа тийм гэхдээ яг нөгөө юуны биш уламжлалт эм зүйч гэх юм уу? Одоо дорны эм зүйч. Дорны эм зүйч. Ургамлын гаралтай одоо там ман хийдэг. Одоо Монголд марм. Яа би харин марм л болно шүү дээ. Тийм болдог. Тэгэл яхаа юу хийгээл тэгээ яг ковид үеэр төгссөн. Төгсөлт мөсөлт байхгүй. Бид нар айгуу сонин шүү. Юу байхгүй нөгөө хонхны хоёр байхгүй. Хонхны хоёр байхгүй нөгөө зурагч юу лээ. Монтаж уу? Монтаж байхгүй юу? Харин тэгэл монтаж бол ер нь төгссөн тооцохгүй гэдэг яриад л шүү дээ. Харин тэгээд би тэр асуултад байгаа. Монтаж
Энд ихтэй вантаж гэдэг байхаа. Зүгээр яг Байдаг төгсөлтийн нэг дижитал нөгөө онлайн нэг юм гэдэг шүү дээ тийм. Одоо тэр энэ сургуулиуд төгссөн гэдэг чинь одоо шалгалтаа өгсөн төлбөр мөнгө нь ямар байдгийг. Эндхийн юу ер нь яадгийг. Яг урьдчилаад Монгол шиг ингээд төлөөд явдаг юм уу эсвэл ингээд зээл аваад Сургалтын зээл аваа. Сургалтын зээл аваад. Тэрийг ямар хугацаанд төлөх вэ? FAFSA гэдэг одоо улсаас зарлж байгаа тийм юу гэдэг шүү дээ. Одоо finance тийм оюутны зээл гэж байгаа. Тэгээ яг сурж авах хугацаанд сурснаас хойш 6 сарын хугацаанд юуг байхгүй. Хүүн яваагүй байж байгаа байхгүй. Тий. Тэгээ яг нөө эндхийн нэг юу нь болохоор сурж авах хугацаанд угаас нь орлого байхгүй гэж үзээд тэрийг заавал төлж явах ёстой биш. Тэр нөгөө юуг нөгж чинь нэгдүгээрт. Хоёрдугаарт сурснаас хойш бас нэг 6 сарын хугацаанд юу чинь нөгөө ажилд орно шүү дээ. Орлоготой болох хэрэгтэй гэх тий. Тэр хугацааг бас өгд юм шиг байна. Миний хувьд бол би адилхан л зээл авсан. Тэгээд 3 жил сурсан. Тэгээ ер нь бол миний яг магистрийн сүүлийн төлбөр бол нэг $120,000 болж байна. Тий. Гэрээд ямар хугацаанд болох вэ? Төлж зэйлээ төлөх хугацаа. Төлөх хугацаа нь угаасаа тэгэл хүүтэй юм чинь тэр чинь бас нөө зохисны хүүтэй шүү дээ тий. Тэгээ тэр хүүтэй тэр хүүгээр тэдэн жилийн гэх юм байхгүй шүү дээ. Тэгэл өөрөө плана гаргаад одоо тэрний чинь одоо ашигтай тал нь юу юм гэдэг тэгэхээр чи тэдэн жилийн дотор төлөх нь гэх нь хаашийн. Тэгээд удаанч төлж болно, хурданч төлж болно өөрийнх нь орлогоос. Тэр дунд чинь бас юу яаж та би ажилгүй болчихлоо ч гэдэг юм уу те. Энийг багасгахын төлбөрөө багасгах баг байлгаж байгаа. Тэгээд орлого зогсоо гэдэг юм уу те. Одоо жишээ нь энэ ковидын үед бол биднээсийн төлбөрийг чинь зогсоосон байгаа шүү дээ те. Зогсооцсон зарим нь төлмөр байгаа нь бол төлж болно. Төлөхгүй ажилгүй байгаа хүмүүс нь бас зогссон тэр те. Одоо нэг захын газар тэгсэн байгаа шүү дээ. Тэгэхээр тийм зогссон юм байна. Гэхдээ тэр юу бол оюутны тэр зээлийг авахын тулд энд аль биесний бичгээр өгдөг байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр нөгөө хүн болгон авах одоо бас те ямар статустай гэдэг. Тэр бол тодорхой байх те аль биесний бичгээртэй амжилт хэрэгтэй. Энэ нэг уламжлалын гэдэг нэр тайлбар дээр ер нь ямар ойлголттой вэ? Монгол уламжлалын гэхээр яг манай Монгол үндэсний уламжлалын тийм анагаахын салбар тийм салбар байд юм уу? Одоо уламжлал гэхээр одоо зүгээр жоон бүдүүлгээр бодоход би ингээд бодохоор нэг тийм хануур төөнүүр те нэг ингээл цус мус ханаал тэгэл нэг барай засал ороод нэг нийтээр нэг бодоод байдаг чинь нэг уламжлалын юм гэхээр те нэг юм тэгэл 5 ман өгөөл эдгээр өөр төрөл юм уу? Адилхан шүү дээ. Адилхан. Ерөөсөө л тэр шүү дээ. Яг тэр манай Монгол үндэсний уламжлалын одоо амгаахын тэр юм уу те. Тийм. Яг энэ Америкт би одоо жишээ нь би бол яг тэр нөгөө Монголын уламжлалт хангаах нь бол тийм байдгийн одоо энэ Америкт үзэж байгаа одоо traditional Chinese medicine гэдэг байгаа шүү дээ. Нөгөө хятадын уламжлалт эмнэл зүг дангаах гэх юм уу тэгээд байгаа шүү дээ. Тэрийг энэ Америкт одоо сурч заадаг байхгүй. Тэгэхээр би тэрийг сурсан. Тэр бид сурсан учраас Монголд би яг нэг уламжлалт дангаахыг бол мэдэхгүй. Яг уламжлалт би ангаах сураагүй. Яг Монгол тий яг Монголын ангаах нэг сургуулийн уламжлалт ангаахт яг юу гэж заад яг нарийн тий. Гэхдээ яг ер нь бол биднээс яг нэгдүгээр курс байж хат бол хийшаар баадах нэтер гэдэг яг Монголын уламжлалт талаас тайлбарлсан одоо юу гэдэг тэрийг нь яаж байгаа. Энд бол яг 5 element гэдэг 5 element гэдэг нөгөө газар шороо мороо нөгөө төмөр ус мос энтер гэдэг шүү дээ. Тэр юмараа бас тайлбарлаа. Гэхдээ ер нь бол oriental гэдэг нь бол би бол дорны одоо ангаах ухаан гэдэг шүү дээ. Дорны ангаах ухаан чинь бол ерөнхийдөө бүгд ойролцоо. Тэг яг манайхч төрүүлж гарсан, тэнийгч төрүүлж гарсан гэж ярих юм бол мэдээж л хятадч манайхлыг нь монголч манайхлыг нь салбарч манайхлыг нь япон манайхчлыг нь. Гэхдээ бид нар бүгдээрээ ойролцоо байдаг байна. Одоо бол би тэр энэ ч юунд Чикагод бас байдаг Swedish Hospital гэдэг байгаа. Тэнд ажилладаг. Тэгээд тэнд ажиллаж байхад бол тэнд бол тэгэл битүүл юутай байгаа байхгүй. Ялангуяа хөгшин хүмүүс бол тэрэнд бол нэлээд юм одоо им уугаад одоо залхацсан гэх юм уу те. Эмээс им уухгүйгээр бас нэг жоохон юу авах боломж байна уу гэсэн тийм тиймэрхүү юмд бол нэлээд дийлэнх байх шиг санагдаад байна надад бол. Им уухгүй гэснээс нэг юм санаанд орчлоо. Би үзчихсэн эндхийн нэг одоо мэдрэлийн мэс асалж юмч. Тий 20 жил одоо сурах ажиллахтайгаа нийлээд 20 жил аюу үр бүтээлтэй ажиллаад тэгээд их нэр хүндтэй юмч байж байгаа. Тэгээ би тэр бичлэгийг бас үзсэн шүү дээ. Гинт ажилласаа гарцсан. Тэр нэг ууланд байж байгаа. Ууланд гарсан чиглэл баг. Тэр чирээс нэг хэдхэн хоногийн дотор 10 сая гаруй үйлдэлт авсан. Губи
Гүби дүүби Дүүби гэдэг нохооны юм байлээ. Тэгээд нохоотойгоо ингээд уулаар аялаад уулаарч яваа ингээд. Тэгэхдээ би тэрний нэг бичлэгийн бол нэг яг бүтэн үзээгүй. Тэгтэл нэлийн үзсэн. Тэг яг одоо 20 жил ер нь бол ангаахт орсноос хойш ингээд 20 жил мис сасалч юм тийм мэдрэлийн мис сасалч юм байлээ шүү дээ. Тэгээд өвдөлтөд бол одоо яг л нөгөө юу ярьж илээ л дээ. Энтхийн нөгөө хүмүүс их нөгөө юу гэх юм яг хилдэг нөгөө симптомуудыг ярьж байгаа. Тэр нурууны суултаа, дискнес яасан тэр нөгөө мэдрэлийн дарагцсан энэ гэл тэ. Тэгээ тэрийг яагаад бол эмчилж чадахгүй мэн гээ ойлгоод яасан гэл тэгж хэлээ тэ. Тэгээ миний ойлгосноор бол яг тэр хүний хэлэх гээд байгаа гол санаа нь бол ийм шиг л мэдээж ангаахын шинжилгээ ухаан бол мэдээж хүндрэлтнийг аварж байгаа. Аварсан шинжилгээ ухаан. Тэгээ хүмүүс бол энд амнасаа бүх юмаа даатгадаг. Гэхдээ ялангуяа Америкийн ангаахын шинжилгээ ухааныг шүүмжилсэн юм гэж бодсон аахгүй. Ягаад тэгэхээр ингээд хүмүүс ингээд өвчтөн ирдэг эмчтэр тэнгуү тэр хүний яг одоо жишээ нь нуруунд ингээд суулттай хүн байлаа гэхэд тэрийг ингээд эмгүүгээр, мис заслгүйгээр амьдралын хэм маягийг өөрчлөх замаар ингээд одоо жишээ нь жинхэнэ одоо зүү төнөр гэдэг юм уу тийм аргаар эмчлэх бүрэн боломж байгаа. Тэрийг өөрөө мэдээд хүмүүсийг эмчилж эхэлсэн гэж байгаа байхгүй. Гэсэн чинь нөгөө талдаа эндхийн нөгөө системээр тэр хүн заавал тэр хүнийг мис заслт оруулах хэрэгтэй болоод байдаг. Тэгжиж нөгөө эмнэлэгт нь нөгөө иншүрэнсээс мөнгө нь орж ирдэг, эмнэлэгт нь ашигтай байдаг. Тэр хүн цалингаа авж байгаа юм чинь тэг хэрэгтэй байгаад байдаг. Өөрийнх нь үзэл бодол болохоор тэг шаардлагагүй байна. Ядаж эхлээд ерөөс хүний амьдралын хэм маягийг нь өөрчлөх замаар дасгал хөдөлгөөн хийлэхтэй хоолунд одоо юу байдгийг ууланд алхах тэр замаар хүнийг эмчлэх боломжтой байгаад байдаг. Тэгэн гол нөгөө ажлын шаардлага болохоор заавал нэг мисаслигээ тэр нэг юм огтлох яхаас тэрнтэйгээ ингээд зөрчилдсөн болохоор ерөөсөө хаяад ажлаасаа гарсан гэж байна тийм. Тэгэхээр тэр нэг эмгүүгээр гээд байгаа чинь энэ сүүлийн үед хүмүүс ч гэсэн их ойлгоод байгаа шиг байна те. Харин тэгэл ер нь бол хэлж байгаа хүмүүсийн манайд одоо над дээр одоо ирж имжлүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь бол яг юу н заалт нь бол мисаслд орох хэвээр. Нурууны үений одоо тэр юунууд нь болчихсон ч гэдэг нурууны ч юм уу хүзүүний ч юм уу те энэ хаалгаанд орох хэрэгтэй гэж амаа ингээл түнхний ч юм уу те өвдөгний хаалгаанд орох хэрэгтэй гэж. Гэхдээ яг нөгөө настай хүмүүс ирж байгаа шүү дээ. Настай хүмүүс бол яг настай хүмүүсийн тухай ярьж байгаа. Яг одоогийн байдлаар бол тэд нар бол яг би бол өндөр настай одоо тэтгэвртэй байгаа хүн тий. Заавал ингээл нөгөө нэгдүгээрт одоо хагалгаанд орно. Тэгэл тэр чинь бас нөгөө хагалгааны дараауд нь тий өвдөлт мөдөлт байна. Тэхгүйгээр ядаж бүр байхгүй болдгоо маа гэхэд багасгаад өөрөө тэр өвчтөйгөө байхад нэгэд бас яг тий ингээл алхаж шиг яваад ах боломжтой ч гэдэг юм тий. Тийм болгочих юм бол би ингээд одоо үлдсэн насанда жоохон тгээ явчмаар байна. Би тэр хагалгаанд орж ингэж янз бүр тайруулж мариулмааргүй гэсэн хүмүүс их байдаг байхгүй юу. Ерөнхийдөө тийм хүмүүс нь л ирдээ. Тэгээд яг нэг нэгэндээ хэлж байгаа юм л да. Тэгээд урд нь бол надад тийм тохиолдоод ингээ зүгээр болцсон гэсэн хүмүүс өндөө байгаа. Зарим нь бол аагүй наач худлах гэсэн хүсч байгаа. Яг би бол итгэхгүй байна уу худлаа наатах шал худлаа. Зөвхөн манай одоо эхнэр ч гэдэг юм уу нөхөрч гэдэг юм уу те эсвэл ах нь их чинь ч гэдэг юм уу те тэд нар нэг лаг болсон л гэдэг би бол итгэхгүй байна. Зүгээр яг за яхтай чи нэг те одоо яг нэг удаа зүгээр намайг заавал очгээд байгаа учраас би ирж байгаа гэж мэдээ хүмүүс ирнэ. Заримд нь бол сайхан тохирно те оо би өстө дутуу үнсэн байна гэж байгаа хүмүүс байна. Зарим нь бол мэдээд ирсэн юм аа ч гэсэн хүмүүс л. Тэгэхээр янз бүр л өгдөг юм бэл. Ойлголтын тухайд бол зөвхөн бүгд аягүй сайн мэддэг юм байна. Тийм байна те. Тэгээд түрүүний яриагаа дуусчих. Тэр эмчийн гол санаа нь болохоор ингээд эм гэдэг бол мэдээж хэрэгтэй боловч ерөнхийдөө нөгөө шинж тэмдгийн зүгээр дарж байгаа. Тэр хүнийг дахин ирүүлэх гэдэг чинь тэр эмнэлэгтэй. Нэг өвдөд ирэнгууд нэг юм яваачдаг хэсэг байж байгаа нэг сарын дараа дахиад өвдөд дахин ирүүлэх гэдэг тийм ерөнхийдөө бол тийм систем нь тийм. Тэгээд энэ айгүй буруу юм аа. Тэр хүн ингээд суураар нь тэр өвчтнийхэн шалтгааныг эмчлэх гэхдээ эмгүүгээр мис заслуугаар заавал тайрж огтлохгүйгээр тийх боломж байгааг өөрөө олж хараад тэрийг өөрөө туршиж үтсэн байгаа юм чи өвчтнүүд дээрээ. Тэгээ тэрнтэйгээ ингээд зөрчилдөж явсаар байгаа л ерөөсөө гинт ажилласаа гараа. Тэрийг яг хүмүүс сонирхож магадгүй тэгвэл би ингээд description хэсэг дээр тавьчих. Тэгээ тэр гүби дүүби гэдэг. Тэрийг үзэн дээ. Тэрлийн мессеж юм чи сонирхолтой байлаа. Тийм байлаа. За энэ яриагаа ингээд дуусгачих. За миний нэг сонирхоод байгаа юм болохоор эндхийн одоо нэг иншүрэнс даатгалын систем байна шүү дээ. Энэ яадаг юм. Одоо жишээ нь би ингээд нэг даатгал худалдаж авлаа. Жил болгон хүмүүс даатгал худалдаж авдаг шүү дээ, тий. Худалдаж авлаа. Тэнгууд ингээд байдаг байхгүй юу? Нэг эмчтэр очих гэсэн чинь нөгөө эмч нь би наад даатгал чинь байхгүй гэдэг ч юм уу. Эсвэл тэр эмнэлгийн тэр эмч наад даатгал чинь болох юм байна. Гэх нэг ийм одоо ойлгомж өгөх юм уу? Тэр одоо ямар ч
Яг би ер нь бол даатгалын системийг Эмчнэр дээр даатгалаас одоо Тий. хомсгүй. Тий. Яг даатгалын системийн яг нарийн одоо яг тийм гэдгийг би сайн мэдэхгүй. Гэхдээ яг миний зүгээр ойлгож байгаагаар миний мэддгээр гэх юм уу? Одоо над дээр ирж байгаа одоо даатгалын энэ оффист бол би ерөөхдөө бол даатгалын л одоо хүмүүсийг авдаг байхгүй, даатгалтай хүмүүсийг авдаг байхгүй. Тэгэхээр яадаг вэ гэхээр би өөрөө одоо license тань тий acupuncture license тань. Тэгээд энэ зөндөө олон юм нөгөө даатгалын компаниуд байгаа шүү дээ. Тэгээд тэр даатгалын компаниуд руу орохоор provider гэж байдаг байхгүй. Provider гэдэг нь одоо биднээс хэлээд бүх эмчнэрийг хэлээд байгаа байхгүй. Одоо тэд нар өөрсдөө бид нар тийжиг юу ордог вэ? Member одоо болж ордог байхгүй. Бүртгүүлдэг байхгүй. Бүртгүүлждэг байхгүй. Тэгэхээр одоо жишээ нь чи нэг Blue Cross Blue Shield Illinois гэдэг юутай байлаа шүү дээ. Тэгэхээр би тэнд бүртгүүлээгүй байж. Member биш үү? Би одоо гишүүн биш болохоор гишүүн биш шүү дээ. Тэгэнгүүт одоо чи намайг одоо таньдаг байлаа шүү дээ. Тэгэнгүүт би чамд ирж ингэ үзүүлъя гэдгсэн чинь тэг чи хүрээд ир гэдэг. Тэгсэн чинь нөгөө даатгал руу хараад би одоо энэ эмчтэр үзүүлэх гэсэн юм а энд ингээ мөнгө төлбөр төлөө ингээ гэсэн юм а гэх тэгэхээр нөгөө төлнө. Наад эмч чинь манай юунд байхгүй байна. Манай networkт байхгүй байна. Тийм болохоор чи наад эмч чинь үзүүлэх юм бол бид нар төлж чадахгүй шүү гэж байгаа байхгүй. Чи ховоосоо мөнгө төлөл. Тий, ховоосоо мөнгө төлөл болно шүү дээ. Тэр бол өөрийн чинь эрхийн асуудал. Эсвэл наад эмчтэй хэлээд манай networkт одоо юу эсэдор тэгэх юм бол бид нар ингээд шалгаад яг нөхцөл одоо тэднээс нөгөө нөхцөлийн хангасан хүмүүсээ аавна шүү дээ тий. Гишүүн болгож авч байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэнд нь болно гэсэн үг байхгүй. Өөр ямар ажлууд хийх вэ? Тэр түрүү хийсэн нэг Swedish Hospital гэдэг байгаа. Chicagoд байдаг. Тэгээ тэнцээ зүүнийхэн эмчээр эмчээрх юм зүүгээ тавьдаг одоо licensed acupuncturist гэдэг яг аль биесны юу нь болохоор. Тэгэл тэнцээний хүн үзнэ. Тэгэл үдээс өмнө тэнцээний ажиллаад тэгэл үдээс хоошоогоо энэ үрчрээл. Тэгэл өдөр туусан да. Багшилж байгаа сургууль юм. Багшилж байгаа болсон. Төгсөөд одоо ковидын үеэр төгсчөөд тэгээд энэ шинээр байгуулагдсан Chicago College of Oriental Medicine гэдэг энэ Chicagoгийн даунтаунд байдаг. Millennium Park-ийн дэнд тэнцээ багшилсан. Тэнд манай тэр доктор Frank Urasek-ийн захирлын юм байна. Тэгээд тэр намайг энэ ч нэг багшлах хэрэгтэй байна. Ерөнхий эрдмийн багш. Одоо анатом, физиолог тэгээд энэ зүүнний яг үндсэн суур мэдлэгийн тийм хичээлүүд орчихсон. Тэгэл тэнцэнэ багшилж байгаа л тэгээд энд өөр эмнэлэгт ажилд орох орлоод тэгээд яг үнэндээ бол багш хүн ч бол шал өөр хүн байт юм лээ. Тийм. Би бол яг би бол нэг багш хүн гэдэг чинь бол төрсөн яг нэг багшлах чадвартай хүн. Хэр хугацаанд багшилсан юм? 2 жил. 2 жил. Тэгээд явуулсан шавнартай болсон л байна шүү дээ. Тийм шавнартайсан. Тэр сургуулийн анхны төгсөгчд эдгээр тэгээд тиймэрхүү бас. Тэгээ ер нь бол би бол тэгж удаан ярьж чадах юм. Багш хүн чинь хүнд ингэж удаан ярина гэдэг чинь айгүй хэцүү билээ шүү дээ. Тэгээ би бол амар ядарч юм л байна. За одоо хоёлаа энэ урдаа яг эмчилгээнийхээ юу гэх юм багц хэрэгсэл гэж болох уу? Тийм багц хэрэгсэл. Зүүнүүдээ гаргаад тавьсан байна тий. За энэ зүүнүүд одоо ер нь яг нөгөө биеийн аль хэсэгт зүү тавих уу гэдгээс хамаарат урт бог нь бол өөр байна л да. Тэгээ энэ ч бол яг одоо 3 л янзын л байна л да. Тэгээд энэ нөгөө хэмжээсүүд нь болохоор нөгөө 0.25 75 мм гээд 75 мм урттай 0.122 мөн 0.25 одоо диаметр гэсэн үг байхгүй. Тэгээ тийм одоо бүдүүн нарийн л гэсэн үг л дээ. Ер нь хамгийн урт нь хэр зэрэг урт зөө. Ер нь бол яг нэг сургуульд сурж байхад бол тэр манай амар юм шүү дээ. Манай багш нар бол бүр баг төөмөө зүг байдаг л гэж хэлдэг. Хятад энтерт бол бүр айгүй хятадтай тийм урт зүү тэр яг тэгж байдیں۔ Гинлээ. Гэтэ би бол хараагүй. Миний одоо хамгийн урт харсан зүү бол за энээс бол нэг бас нэг дахиад нэг сантиметр урт гэх юм уу? Нэг тийм л урт зүү харсан. Одоо энэ бол амар юм биш үү? Одоо энэ өнөө яах юм бэ? Юу руу хатах вэ? Одоо тэр нэг зузаан нөгөө болчонтой хэсэг рүү хатах шүү дээ.
Одоо тэр хүмүүс нэг суудлын мэдрэл гэж ярьдаг шүү дээ. Sciatic nerve гэдэг. Тэр чинь одоо ингээд хонгоо дагдаг шүү. Нуруу өвдөөд ингээд хонгоо дагаад гойны артлаар дагаж маж өвдлөө гэдэг ингээд ярьдаг шүү дээ, тий. Тэгэхээр тэгэхэд тэр нөгөө яг суудлын мэдрэл дагсан тэр юм тэр тийм цэг байдаг байхгүй юу? Яг тэр суудлын мэдрэлийг одоо хатгадаг, тий. Гэхдээ яг мэдрэлийн бол хатгахгүй шүү дээ, тий. Яг тэр мэдрэлийн яг тэр яг хэсэг рүү яагаад тэгээ ингээд нөгөө тогны юугаар тогоор нэг stimulation өгөөд тий нэг тэгж мэддэг. Тэгээ тийм одоо зузаан хонгоны одоо зузаан мах ба шүү дээ. Тэрлүүч одоо яхаж чинь ийм жижигхэн одоо тий энэ бол жишээ нь юу яаж шүү дээ. 0.20 юутай 0.2 мм-ийн диаметртэй 0.20 мм тий 15 мм урттай гэхээр богинохон байгаа шүү дээ тий. Энийг одоо хонгон дээр хатгаад явах хэрэгтэй тийм үстэй. Нөлөөлөхгүй юу? Яаж нөлөөлөх? Арьсаа золоод болно шүү дээ. Харин би энийг тодруулж асуух гэдэг юм да. Өөхөн дээр нь одоо өөхөн стик дээр нь очиод зогсож шүү дээ. Тэгээ нөгөө нэг шинжлэх ухааны хэлээр биш энгийн хүмүүст ойлгомжтойгоор ер нь яах гэж зүү тавиад байд. Яг юу руу н очиж хатгаад байгаа юм тэр зүү. Яг нөгөө яг би зүгээр би бол өөрийнхөө үгээр одоо энгийнээр тайлбарлах гэж байгаа шүү дээ. Гэхдээ яг нөгөө шинжлэх ухааны үнсээр тэр чинь биш ч гэдэг юм уу яг тэгс хүмүүс гарах байх. Яг ер нь бол хүний бие чинь ерөөсөө л нөгөө юу шүү дээ баланс шүү дээ тий. Yin yang гэж яриад байгаа шүү дээ. За тэр нь юу гэсэн үг вэ? Yin yang гэдэг нь Монголын нөгөө арга билэг гэдэг нэг хоёр нэг загас гэдэг чинь тэрний төлөвлөл тий. Тэгэхээр yin гэдэг юм нь болохоор ингээл нэг хэсэг одоо бие нэг одоо зүүн тал баруун тал yin yang урд дээдл доотл уртл артл энэ төр тий бүгд тэр yin. Тэгээ яг хүний баланс алдагдаад ирэхлээр л янз бүрийн шинж тэмдгүүд нь илэрч байгаа байхгүй. Аль эргэтнийх нь юу yin yang-ийнх нь баланс нь алдагдсан. Тэрэн дээр хамаарад одоо жишээ нь нурууны өвдөлт бол ихэнхдээ бөөртэй холбоотой ч гэх юм уу те ихэнхдээ. Тэгэхээр яг дандаа биш тийм ээ бөөртэй холбоотой. Гэтэл зандаа бөөртэй холбоотой гэдэг юм гэхдээ бас биш элэгтэй холбоотой бас байж болж байгаа байхгүй. Яа тэгэхээр элэг бол өөрөө хүний биеийн цусыг ингэж агуулж идэг эрхтэн гэж одоо энэ дорны юм дээр нь үздэг байхгүй. Тэгээд тэр нөгөө элгнийх нь тэр элэг нь өөрөө цусаа ингээд сайн ингэж нөгөө дамжуулж чадахгүй тий. Тэгээд ингээд болоод ирэхлээрээ одоо булчин нь одоо тийм яг юу байхгүй шүү дээ нөгөө цусаа хангам сайн биш болоод ирэхээр жоохон хатуурд юм уу тий. Тэгээд ирэхээр тэр булангийн чангарал үүсээд тэгээд нөгөө заримдаа гинт хөдлөхлөөр нөгөө гацна тэр гацдаг тий. Тиймэрхүү нэг тийм нэг боломж нэх юм уу нэг тийм нэг хувилбар бас байна л да. Ихэнхдээ нэг тиймэрхүү хувилбар. Тэгэхээр одоо яаж нэг гэсэн үг одоо тэгэхээр энгийн юугаар ойлгох гэдэг та. Нэг ингээ явж идэл бөглөрчихнө шүү дээ. Тийм үү? Тэнгууд ингээд хатгаад нүх гарч ийн гэсэн үг. Яг одоо жишээ нь одоо meridian гэж яриад байгаа шүү дээ. Сувг гэж яриад байгаа шүү дээ. Сувг нь бөглөрсөн бөглөр. Юуны сувг вэ? Харин одоо биеийн нөгөө сувг гэж байгаа шүү. Тэрийг бол сувгийг бол одоо meridian гэдэг. Тэрийг бол нөгөө одоо яг одоо орчин үед бол энд сувг чи энд явж ийн гэж гаргаж зардаг аппарат хэрэгсэл байхгүй байхгүй. Энэ л одоо энэ нөгөө орчин үеийн ангаах ухаанд бас одоо наад чинь яг байхгүй юм одоо яг байгаа гэдэг чи яаж мэдээд байгаа гэдэг юм уу те нэг тиймэрхүү маягаар байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр аппаратыг одоо аппаратын демо тийм зохион бүтээх юм бол бүр амар болох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр яг энгийнээр тайлбарлах юм бол одоо ингээд одоо сувг байна л да. За нэг юм сувг 12 сувг байна л да тий. Ингээд сувг байна. Тэгээ тэр сувгууд нь ингээд чөлөөт ингээд явж явах нь шүү дээ. Энерги нь ингээд явж явах хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд одоо ямар нэгэн нөгөө энэ баланс нь алдагдсанаас болоод нэг газар бөглөрх нь л дээ тий зогсонгошгон л дээ тий зогсонгошгон тэр нь одоо элгийг тийжээдэг сувг нь одоо бөглөрсөн ч юм уу эсвэл удаашрсан ч юм уу тийм болж штэ тэнгүүд тэрийг одоо зүү тавьж байгаа нь зүүний тэр цэгүүд зөндөө олон цэгүүд байгаа штэ 360 гаруйд одоо цэгүүд байгаа штэ тэднүүсийн алинтайгаа нийлж одоо элэгний цэг нь өшөө одоо юу гэдэг бүдүүн гэзний ч юм уу бөөрний ч гэдэг юм уу цэгүүд одоо хэддүгээр цэгүүдтэй ч үед ингээд холбоод ингэх юм бол энэ 3 4 5 цэг ингэж тавих юм бол энийг ингэж нөгөө юуг нь энергийнх нь хөдөлгөөний сайжруулж болдгийм байна гэдгийг ингэж одоо 6-7 мянган жилийн өмнөөс ингээд судалсаар хагаад олсон байна. Нээж илрүүлсэн байна л да. Тэгээд тийм л юу байхгүй. Тэгэхээр одоо зүгээр яг ингээд шалангийн дотор нэг юм бөглөрчлөө шүү дээ. Тэгэнгүүт нь тэр шалангны бөглөг гарахын тулд яг тэр бөглөөтэй хэсэг рүү хатахгүйгээр
одоо хий орцсон ч юм уу те хий ингэж яваад яцсан тэнгуут тэр жоохон хийг нь авчингууд нөгөө бөглөөс нь цаашаа явчихдаг ч юм уу те ерөнхийдөө бол тий жоохон бүдүүлгээр бүдүүлгээр тий төсөөлөөр нэг тиймэрхүү маягаар явуулж байгаа л гэсэн л тийм санаа баг. Энэ яд камерад байх уу? Энэ яг нөгөө энэ юу адаг бас нөгөө тог өгнө. Ингээд энэ чинь зүү тавьчаад зүүн дээрээ ингээд арьсан дээр нэг зүргээд зүүн дээрээ ингээд зүрхлээр тэр зүүгээрээ эндээс тог гарсан тогонд зүүн дээр нөгөө гүндээ нөлөөлөлт үйлчлэлийн илүү тий яг нөгөө сайн энерги цочрооч нөгөө дуудлага өгж ийн гэсэн үг шүү дээ тий. Ер нь бол тий. Энэ юу вэ? Энэ дотор нөгөө төөнөр биш үү? За тий. Төөнөрөө энэ дотроо хийгээд одоо биеийнх нь энэ дээр ингэж халуун тий халуун үйлчилгээгээр юу яах энэ зөө барьдаг юм байна. Яг хөө тэгэд энэ тэр нөгөө Max Push гэдэг энэ төөнөрийн бас юм жижиг юм байна л да. Тэгээ энэ нөгөө юуг нь аваад юм стикерийг аваад би энэ дээр ингэ наачдаг. Тэгээ энэ хар хэсэг нь ингээд шатаад энэ голоороо байгаа нүхээрээ нөгөө халуун үйлчилгээ нь яг цэгэн дээр нь тавина гэсэн үг шүү дээ тий. Цэгэн дээрээ тэр яг цэг рүүгээ тэр халуун үйлчилгээ үзүүлээд ер нь бол тийм одоо үйлчилгээ халуун төөнөрийн эмчилгээ хийж гэнэ гэсэн үг шүү дээ тийм байна тий. За одоо хүний биед яг зүү тавьдаг хэдэн төрлийн нийт цэг байх вэ? Яг зүү тавьдаг гэдэг зүүний одоо 360 гаруй. Одоо янз бүрийн нөгөө хуучин одоо ингэ тийм байна. Ном зохиолоор ингээл одоо 6-7 мянган жилийн өмнөөс ч одоо юм уу те ингээл яадаг зүүнний цэгүүд байдаг юм байна л да. Тэгэнгүүт ингээл шинчлээл ингээл гараад ингүүд энэ хоёр чинь ингэж явсаар хагаад адилхан юм байна. Тэгэхээр тэд болцохдоо игээл ингээд шинжлэхтэй л явдаг юм байна. Тэгээд одоогийн байдлаар бол одоогийн хамгийн сүүлийн байдлаар ярьж байгаа 360 гаруй тийм зүүнний цэгүүд байна. Гэхдээ тэрнээсээс бол ерөнхийдөө яг өдөр тутамд гэх юм уу те ерөнхийдөө хэрэгэлдэг гэх юм бол одоо миний тухайд миний зүгээр миний бодлоор шүү дээ. Энэ бол өөр эмчнүүд өөр хэрэгжилж байгаа л да те. Тэгээд би бол ер нь бол тэр олон цэгүүдээс бол яг өдөр тутамдаа байнгын давтагдаж хэрэглэгдэхэд нь бол би нэг 50-аас 60 л хэрэглэдэг л гэж бодож байна. 50-аас 60 төрлийн одоо цэгүүдэнд ихэнхдээ хэрэглэгддэг л гэж бодож байна. Одоо яг юунд хэрэгтэй зүү тавих гэж байна? Одоо жишээ нь энд бол одоо ингээд нөгөө энэ хоёр янзын юм одоо сувг байгаа байхгүй юу? Одоо түрүүний ярьсан сувг тийм blader гэдэг одоо жишээ нь одоо нэг давсаг гэх юм уу? Blader гэдэг чинь urinary blader гэж байгаа шүү дээ. Тэр нь давсагны тий давсагны энэ голын нэг зураас байна. Гадна талынх нь юм хоёр юм юу байна л да. Одоо сувг байна л да тий. Тэгээд энэний одоо тэр нөгөө L2 дээр байж байгаа нурууны 2 дугаар нуулмын тэр харалтай байж байгаа энэ болвол арт талын бөөрийн цэг байхгүй. Тэгэхээр одоо бөөрийн цэг дээр одоо зүү тавьдаа гэж бодлоход бид нар бол сонгохдоо энэ 0.22 30 гэдэг нөгөө 0.22 мм-ийн юу диаметртэй 30 мм-ийн одоо юутай урттай энэ зүүг одоо жишээ тавьж ийн л гэж бодъё л да тийм ээ. Одоо энэ түрүү хэлсэн офис ховын имлэг дээр чинь одоо яг байнгын тогтмол дэрж үйлчлүүлдэг хэдэн өвчтөнтэй байна одоо үйлчлүүлэгчид өвчтөн гэхэд хаашаа. Ер нь бол би бол нэгтгэхээс 5 дахын хооронд 4 өдөөс хойш одоо өдөөс хойш ажиллаж байгаа. Тэгээд хагасандаа бол бас өдөөс хойш ажилладаг. Тэгэхээр би дунджаар бол энэ офис дээр бол нэг 7 хоногт нь 20 хүн л үзнэ. 20 хүн? Тий. Би яг асуух чил л да. За одоо ялангуяа энд байгаа Монгол гэр бүлүүдийн аав нар бол ер нь бүгдээрээ бичлээ. Ихэнх нь тракны жолооч нар байгаа даа шүү дээ. Тий. Өдрийн маш олон цаг суугаа ажил хийдэг. Одоо жишээ нь би байна. Би одоо 6 жил трак барьж байгаа. Тэгээд нуруу татчихсан тохиолдол бол асар их байгаа. Татцдаг шүү дээ. Тий. Тэгэхээр бас хоёулагийн яриаг энэ Америк нэгдсэн улсаас хүмүүс бас үзэж байгаа байх. Тэгээд ялангуяа тракны жолооч хийж байгаа нуруу бүр татдаг асуудалтай хүмүүс би мэдэж л та бүгдээрээ л тийм байгаа. Тэр хүмүүст одоо яг энэ зүү эмчилгээ хэр үр дүнтэй вэ? Ирж хийлгэж болох уу? Болно. Болно. Ер нь бол үр дүнтэй юу гүй юу гэж асуувал үр дүнтэй гэж хариулна.
Гэхдээ тэр хэр удаан байсан бэ? Тэр өвдөлт нь зүгээр яг үйл ажиллагаанаас болсон өвдөлт байна уу? Эсвэл ямар нэгэн юунаас injury нөгөө асал аваарч гэдэг юм уу те? Ямар нэгэн гэмтэл бэртлээс болсон байна уу? Тэгээ тэр өвдөлт нь хэр удаан байсан байна? Яг тийм нөгөө одоо нөгөө юунд нөгөө зөөлөвч диск биш тий тэр нь ингээ гарцсан байдаг юм уу? Одоо бүр юуны бүтцийн өөрчлөлтөнд орсон заавал хагалгаа хийхээс аргагүй тийм байх юм бол бас тэрний юу ах үйлчлэгээ одоо яг сайн одоо өвдөлтийн байхгүй болгоно гэдэгтээ эмчлэх тим юу нь бол магадлал нь бага штэ ер нь бол тийм ээ яаж ч бодсон тий. Тэгэхээр тэрнээсээ хамаарна. Тэр бол янз янз байгаа л да. Тий тэрнээсээ яг зүгээр ягаад ингэ асуугаад багасгах боломж бол байгаа. Тийм өвдөлтийг багасгаж эмчлэгээ нь үр дүнтэй. Одоо яг жишээ нь одоо Америк нэгдсэн улсад тэр дундаа Чикаго хот орчинд амьдарж байгаа такны жолооч хүн байлаа гэж бодъё. Одоо ингээд нуруу ингээд асуудалтай те ингээд гацдаг барьдаг өвддөг. За юуны тогны юу ингэж пульс юу мэдэгдэж эхлэх юм бол хэлээрэй заа ёо. Тим хүмүүс байвал одоо яг өөр дөр чи ирээд юм зөв эмчилгээ хийлгээ гэвэл ер нь яаж холбогдож ирэх вэ? Манай юу байгаа вебсайт байгаа. harmonyacupuncturecare.com гэдэг байгаа. Тэгээд тэрүүгээр ороод онлайн букинг хийж болно. Тэгээд тэр лөө ороод тэнцээ холбогдох утас байгаа. Утсаар холбогдож одоо нэг жолооч жишээ нь яг хөө жолооч л гэж яриад байна л да. Яг хөө нурууны асуудал ингээд өөртөө ч холбогдоод ингээд зөв эмчилгээ хийлгээ гэвэл одоо нөгөө нэг иншүрэнс центртэй байх заавал шаардлагатай юу? Үгүй шүү дээ. Заавал шаардлагатай биш. Яг хөө иншүрэнстэй байх юм бол иншүрэнс ирэхээс өмнө тэр нөгөө даатгалаа шалгуулах хэрэгтэй. Яг тэр нөгөө даатгалын чинь планд нь тэр нөгөө багцанд нь миний одоо би бас нөгөө тэрэнд нөгөө түрүү хэлсэн шүү дээ тэр бүртгэлэнд байгаа юм байна уу үгүй байна уу шалгаад болох юм байна гэх юм бол тэрүүгээр нь хийж болно. Тийм тэр нь илүү мэдэрж байгааз. За би жоохон багасгачих за. Одоо тэгвэл нэг юм нэмж асуумаар байна. За одоо энэ олон цаг суугаа ажилтаа хүмүүс шүү дээ одоо хөдөлгөөн ер нь бол хөдөлгөөний дутагдлалд орцсон. Тий. Тэр ажлынхаа шаардлагаар хөдлөх ямар ч боломж байхгүй. Тийм хүмүүс ямар зөвлөгөө өгөх вэ? Ер нь хамгийн түрүүнд яах ёстой вэ? Одоо бүр энгийнээр гар доорох одоо яа. Шинэ одоо жолооч нар байна л да. Жолооч нарын тухайд хэлэх юм бол би ч өөрөө жолооч байж үзсэн л дээ. Одоо нөгөө түрүү хэлсэн чинь би зөндөө ажил хийж үзсэн юм. Тэгэхээр ер нь бол одоо явж байгаа тохиолдол бол заавал одоо бас нэг бизнес хэрэг гарна шахуу явж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо энэ хүн чинь ингээд сууж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд суухлаар энд бас нэг юм өнцөг өсөж шүү дээ. Тэгэхээр л одоо энэ нөгөө дахиад энэ өвдөг энэ өсөж байна. Суучглаар бас чахаж байна тий. Тэгэхээр л нөгөө цусан хамжийн дутагд ороод тэгэл тэр нь энд дутагдсан юм чинь тий. Тэгэл хатуурал хамгийн их юм нөгөө даралт нь одоо их ирээл тий. Тэгэл тийм л юм болж байна л да. Тэгэл суудлын бүгд л нэг дарагдал цусан хамжийн дутагдал болоод ирэхээр л өвдөлт үүсээд байгаа л тийм юм байна даа. Тэгэхээр яг одоо нэг тийм нэг гарны тийм нэг цэгүүд байна л да бас. Тэ хүний гар одоо ингэж байлаа шүү дээ. Тэгэхээр одоо миний баруун гар байлаа шүү дээ. Тэгэхээр баруун гарын одоо энэ эрхээ хуруу чихчийн хуруу хоёр одоо хөл гэсэн үг. Хүний бие чинь бүтэн гарн дээр байж байгаа байхгүй юу? Долоовор хуруу, ядам хуруу хоёр гарна гэсэн үг. Энэ дундлын хурууны энэ ихний хэсэг нь толгой, хүзүүний нөгөө нурууны нөгөө дээд хэсгийн нуруу ингээд доотлол хэсгийн нуруу болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ нурууны одоо энэ нөгөө гарын метакарбол бон гэдэг шүү дээ. Энэний хоёр талаар энэ зөөлөх хэсэг байгаа шүү дээ. Энэ хоёр зөөлөх хэсгээр яваад ингээд энэ дээр энэ хэсэг дээр ингээд дараад үзэхээр юу байгаа? Хөндөртэй байгаа. Тэгээ энэ дээр энэ хоёр дээр дараад ингэх юм бол бас энэ нуруунд бас нөгөө нурууны өвдөлтийг намдах дэмцэг байна. Жишээ нь жолооч нар бол энэ дээр дараад байж болох юм байна. Бас жолоогоо орхиж болохгүй байх л та тий. Тэгээ жолоон дээр ингэсэн явж байгаа юм. Яг орой өвдөж ингээд зогсоод ер нь одоо жолооч нарт боломжтой ямар хөдөлгөөн хийвэл зүгээр. Яамаар юм бэ? Ерөөсөө л алхах шүү дээ. Алхах. Тэгээ ерөөсөө л алхах. Машина тойроод алхах юм. Тий. Зарим нөгөө би найзууд энтертэй хэлдэг шүү дээ. Тарака тойроод алхах л та тий. 10 тойрог алхахлаа гэхэд бол тэр чинь тэгэл нөгөө бас машина шалгачихж байгаа шүү дээ тий.
Inspection хийн. Тийм. Predator inspection хийж байгаа шүү дээ. Тэгэл 10 тойроход бол тэнцээ чинь янз бүрийн олон харж штэ тий. Нэгдүгээр дөөрөө ашигтай тойрч алхаад юу аач нь ажилдаач хэрэгтэй. Ажилдаач хэрэгтэй, эрүүл мэндийн хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол яагаад алах гээд байгаагийн учир нь бол хүний нөгөө венийн судас шүү дээ. Нөгөө цэнхэр өнгөтэй венийн судас гэдэг чинь даралтгүй судас гэдэг байна шүү дээ. Тэр нь венийн судас нөгөө хураагуур судас. Тэр хураагуур судас тийм. Тэгээд тэр хураагуур судас нь ямар гэдэг вэ? Юу нөгөө хандаа болчонгүй байдаг байхгүй. Зөвхөн энэ дотор талтай хавхлагтай байдаг байхгүй. Тэгээд тэр нь ингээд хөлч одоо ингээ хөлөнд одоо ингээ босоогоор байгаад тэгэхээр хөлд очиж сумж штэ. Тэгэхээр тэр цус чи яаж нөгөө ингэж буцаж хураагуур буцаж ирэх юм бэ те. Тэгээ ирэхгүй яагаад ирэхгүй шалтгаан нь болохоор хөдөлгөөнгүй болохоор тий ирэхгүй штэ. Тэгэхээр алхахаар яад гэхээр тэр булчингуудыг чи ингэж нөгөө шахаж өгөж ингэж нөгөө цааш нь явуулдаг булчин чи аргасны булчин байхгүй. Тэгэхээр аргасны булчин чи одоо ингээ хөл ажиллаад шүү дээ. Тэгэхээр нөгөөтхийг бас шахах үйлчлэгэнд нацоос болж байгаа. Тэр тос болоод байна шүү дээ, тий. Тос болоод ингээд эргэлтийн сайжруулад байна шүү дээ, тий. Тэр бас айгу нөгөө үйлчлэгээтэй. Тэр нь одоо тэр биеийн цусан эргэлтийг сайжруулах үйлчлэгээтэй юм тий. Ерөөсөө тэгвэл олон цагаар сууж байгаа за жишээ нь одоо тракны жолооч нарт бол ерөөсөө алхах юм байна шүү дээ. Тий, ер нь боломж алах юм бол хүчнүүд авахгүй гэсэн зүгээр суугаад авахгүйгээр тий. Гараал алах. Гүүл сайн гэж боддог юм шиг. Ер нь гэхдээ миний бодлоор л да. Гэхдээ яг гүүх сайн л да. Гэхдээ яг нөгөө дандаа гүйдгүү. Тэгээ зүгээр одоо тракны жолооч ингэ ажлаа хийж явж байгаад удаан суудсан ялангуяа тэгчээд ингээд хаста хөлсөө гаргахыг гүүх юм бол бас тэр нууруу бүх нөгөө үе хүмүүсд нөгөө даралт нөгөө илүү ачаал зүг шүү дээ тий. Тэгэхээр тийм үед бас нөгөө юу ах гинтхэн магадaltaй байгаа байхгүй. Тэгэхээр алхалт бол хамгийн одоо оптималны тийм юу аахгүй. Ер нь бол боломжийн их хамгийн нөгөө хиндэж гисэн хэрэгтэй ч гэх юм уу тийм байж болж байгаа байхгүй. Ерөөсөө товчхондоо бол ерөөсөө л алхал. Тий, боломж гарах юм бол алхаад байл та тий. Тэгэх юм бол тэгэл тэр цусны эргэлт чинь сайжраад тэгээд юу атна жоох ингээд нөгөө нэг чихтэй болоод нэг яг нэг хөөс уурсахгүй ингээ алхахлаар нэг чих хөөсгөрөө тий. Тэр л аягүй сайн гэдэг байгаа шүү дээ. Ер нь бол тэр болтол алхах. Тий, тэр болтол алхахчхад л тэгэл ер нь би чинь халаад на цусны эргэлт чинь сайжраад тэгээ хөлсний булчирхаанад ажиллаад яаж хэл гэсэн үг шүү дээ тий. Тийм байхад л гэж л би бол тэгж л зөвлөх юм байна. Ярианыгаа төгсгөл рүү нэг сахилгагүй гэмээр юм уу жоохон саваагүй асуулт асуучих. Одоо жишээ нь манай монголчууд одоо харьцангуй гайг болсон баг. Ялангуяа эрүүл мэндтэй холбоотой асуудлаа аваачаад нэг жоохон тийм мухар сүсгэд даатгаад байт юм уу? Олон хүний хил амнаас сонссон ам дамжсан юмд итгээд шууд очиод тэрний хүнд очиод даатгачдаг тохиолдол байдаг шүү дээ. Одоо хануулдаг ч юм уу, яадаг ч эсвэл одоо нэг тийм зан үйл юм шиг нэг юм улаан утас үйцэн явж идэг. Тийм шүү дээ. Тиймэрхүү магадгүй тиймэрхүү тохиолдолд итгэдэг юм уу? Тийм одоо хүмүүс ер нь үйлчлүүлэгч нар байсан уу? Байлгүй яах вэ? Сан юм бас ярина шүү дээ. Тэгээ одоо яг ч болчих ч юм уу болохгүй ч юм уу тийм шүү дээ. Тийм шүү дээ. Энд тэгээ үржирэл жишээ нь одоо ингээл хүмүүс чинь манай юу яасан байна? Одоо ингээ бөөрний чинь энергийн одоо тий энерги чинь ингээ жоохон муудаад тэрнээс болоод ингээд гэдэг бөөр гэд хэлчихлээ шүү дээ. Нэг юм ярианд дундуур тэнгүүд. Ашгүй. Нөгөө юу ас? Монголоос нэг бөөрний юм авчирсан байгаа. Тэрний яг хугацаанд дуусгачих. Ашгүй ууч. Уучиг. За. Тэг чи яг юунд гэдгийг мэдж байгаа юм уу те? Яг юунд дуухаа мэдж байгаа. Бөөрнийх гэсэн чи зүгээр ууч зүгээр яах. Одоо жишээ нэг тиймэрхүү маягаар те. Тэгээ ууч хитэр гэл тэгнэ. Эсвэл бол яг манай нэг найз ингээд хотод нөгдөөд хаа яг тэрийг уусан байхгүй. Тэгээ зүгээр болсон байхгүй. Тэгээ би уусан чи байхгүй бүр арчим болсон гэдэг ч юм уу те. Тэг. Яг одоо монголчууд тэгсэн юм байна гэж би ойлголоо да. Яг эндхийн одоо Америкийн иргэд тийм тохиолдол байдаг уу гэж асууад байгаа байхгүй юу? Яг монголчууд ч яг тийм Америкуудын тухайд бол би тийм юм ерөөсөө сонсоогүй. Америкчууд бол ерөөсөө би тийм улаан утас ч юм уу одоо домын чанартай гар хөл одоо янз бүр. Ялангуяа эрүүл мэндэ тийм юм даатгсан тохиолдол байхгүй юу? Үгүй. Тийм юм бол би ерөөсөө сонсоогүй. Харин эсэргээр шүү дээ тий. Наа чи яг юу юм уу? Яг одоо батлагдсан юм уу? Одоо жишээ нь одоо ингээл нөгөө ургамлын гаралтай одоо юу авч штэ herb тий. Ургамлын гаралтай бэлтгэл авч байгаа тохиолдолд энэ ургамлын гаралтай бэлтгэл чинь юунд яг хаана үйлдвэрлэсэн? Баталгаатай юм уу, баталгаагүй юм уу? Тэр баталгааг нь
өөрөө гаргаж байгаа юм уу? Эсвэл яаж байгаа? Одоо уг гарлал гэдэг чинь гарлал үүслийн гэдэг чинь тэр өдрийг аягүй сайн асууж шүү дээ. Тэгээд одоо энэ хэрэгжилж байгаа зүй чинь яг нэг удаагийн зүй юу? Дахиж яадаг юм уу? Тэгээд яг энтхийн одоо энтхийн зөвшөөрөгдсөн тийм газраас авдаг юу? Тэр тийм л асуу. Мэдээж одоо тэр үнд арсыг нэвтэлж орж байгаа юм. Тийм чинь юу байх хэвээр цэвэрхэн байх хэвээр халдвар авах боломжтой тий. Энэ чинь жижиг арсыг цоолж байгаа гэдэг чинь жижиг ажилбарууд шүү дээ тий. Тэгэхээр тэнцээс халдвар авах бүрэн боломжтой шүү дээ. Тэгэхээр тийм байх уу? Одоо тэгэл энэ эмчилгээнийхээ энэ орыг тий юугаар ямар цэвэрлдэг вэ? Умдаг ба шүү дээ. Тэр мэрийг бүгдийг нь асуу. Товчхондоо бол ерөөсөө эндхийн иргэд бол зарим манай монголчууд шиг ам дамжсан ярианд итгэж одоо тэр дом байд юм уу шашны зан үйл ялангуяа эрүүл мэндтэй холбоотой асуудлаа бол авчиж одоо мухраар тэгж судалгааг өөр авчиж яадаг бол юм байна те. Надтай бол тийм тааралтай. Байдаг байж магадгүй. Яг би сонирхож л асуу. Тий олон хүний дунд юу гэж магадгүй шүү дээ. Магадгүй л. Гэхдээ надтай бол тийм юмнаас болоод энийг зүүцсэн байгаамаа, ингэсэн байгаамаа гэсэн үнтэй би одоогоор тааралтай хөл явж ирсэн гэсэн. Тэгвэл тийм байт юм байж. За тэгээд Америк нэгдсэн улсад одоо ёстой эхнээс нь эхлээд өнөөдөр ингээд эмч болоод одоо монголоор бол хувийн эмнэлэгтэй болоод ингээд ажиллаж байгаа юм байна. Тэгээд мэдээж эндхийн салбаруудын стандарт бол үнэхээр атаархмаар байдаг шүү дээ. Ялангуяа ингээд эх орн руугаа яа энийг ажиллаж манай Монголд эмчдэг болоосаа энэ төргээл их бодогддог шүү дээ. Эмч хүний хувьд анагаахын энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд мэдээж маш олон юм байгаа тийм. Тэр бол өмнөг яах хэцүү. Хамгийн түрүүнд манай Монгол улсын эрүүл мэндийн салбарт аваад энийг л аваад хэрэгжүүлчихээсэ гэж бодогдсон юм юу байна. Олон бодогддог юм. Тий олон юм байгаа шүү дээ. Тий ер нь бол олон юм байгаа. Тэгээд ер нь бол даатгалын системийг л хүндээ зориулсан л тийм. Би бол одоо Монголын даатгалын системийг сайн мэдэхгүй л байна л да. Гэхдээ эндхийн даатгалын систем бол хувийн даатгалын компанийг улсын оролцоог үгээр шүү дээ. Улс бол улс хийхгүй, улсын байгууллага хийхгүй, хувийн компани шүү дээ, тий. Байгууллага нь тэгтээ улсын хяналтанд тэр байгууллага яг үнэхээр энэ хүнд мөнгөний төлөө эмчилгээг нэгдүгürt хийлгсэн байна уу тий. Тэгээд тэрнтэй яг зохисны төлбөрийг нь тэр эмчилэгч эмчтэд нь өгсөн байна уу? Тэр хүн яг энэ юугаар мөнгө төлөөд авсан эсвэл бол улсаас өгөх тэр даатгалын мөнгийг яг зөв зарцуулсан байна уу гэдэг хяналтын тавина. Улс тавина. Яг төрийн оролцож байгаа хэсэг нь тэр л. Тий, хяналтаа тавих хэсэг дээр яаж байгаа байхгүй. Тэгээд тэр л зөв. Хүндээ яг ямар аргаар яаж зөв үйлчлэх вэ гэдэг нь чөлөөт зах зээлийн зарчмаараа би чамд ийм бүтээгдэхүүн санал болгож байна. Ийм болж ийм 5 6 компани эсвэл 20 30 компани сонголт байгаа шүү дээ. Тэр дундаасаа тэр хүн өөрийнхөө эдийн засаг боломжондоо эсвэл энэ надад ажиллах юм байна. Би энэ ямар байна. Одоо чи түрүү ярьсан. Одоо жишээ нь надад үзүүлмээр байна гэж бодъё л да жишээ нь тий. Би ерөөсөө чамд үзүүлмээр байна. Тэгэх юм бол миний нөгөө яадаг үйлчлдэг нөгөө даатгалын компани чиний даатгалын компани надад бит хоёр хамт ажилддаг байлаа шүү дээ тий. Тэгэх юм бол чи тэрийг болоод миний одоо гишүүн даатгалын компанийг аваад сонгож аваад над дээр үзүүлэх жишээ. Ийм боломж нь байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүнд чамд ашигтай байгаа тийм. Би үнэхээр энэ л үзүүлмээр байна гэсэн чиний сонголт зөв. Тэгээд энэ би болохоор одоо гайгүй байлаа чамайг үнэхээр имжлэхэр юм байна гэдэг итгэл үнэмшил дээр ингээд явж штэ тийм. Тэр нь л надад их зүгээр санагддаг. Хамгийн дөрөнд аваад хэрэгжүүлж. Даатгалын систем. Тэгэхээр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх юм бол яг вэ тий болж штэ яхаа урьдчилан сэргийлэл хийж байна. Яг үнэхээр хүн өвдөөд ч юм уу тий ингээд игсэн тохиолдолд бол эдийн засаг болоод ажил төрөл тий бүх юмний ингээл юм асуудал гарч ирж штэ. Тэгэхээр тэр асуудал дээр яг тэр даатгал нь яг ажилдаг болчихсоо л гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ тэр нь гайгүй байх юм бол эмчийн цалин үйлчилгээ ч гэсэн өөрөө сайжирна. Эмчийн сайн муу гэдэг бас ялгараад эхэлж байгаа байхгүй. Би мэрэгжилтэй сайн байна шүү дээ. Сайн эмчтэр бол олон л хүн очиж шүү дээ. Тийм биз дээ, тий. Чам сонголт байгаа юм чинь, тий. Тэгэхээр эмчнэр өөрсдөө сайжруулдаг. Одоо тэр хүн амтантай муухай харьцдаг, марцдаг ч гэдэргээл юм л бол манай муу хэдэн эмчнэрийг л яадаг шүү дээ, тий. Муухай харьцлаа гэдэг шүү дээ, тий. Тэгэхээр тэр нь бас тий
угаасаа чи үйлчлэгчээ татахын тулд аюутай л ах хэрэгтэй шүү дээ. Соёлтой сайхан л харьцахыг бодно шүү дээ. Дахиад чамайг эрүүлмээр яг зах зээлийнхаа юу. Тийм зах зээлийн зарчим руу н оруулаад өгчүүл зүгээр санагддаг шүү дээ. Тэр нь л хамгийн зүгээр санагд. Бусдаар бол тэр мөнгө төгрөгтэй орны дээр олон аппарат хэрэгсэл тэр бол дараагийн асуудал байна л гэж боддог. Тийм. Яа миний анзаарснаар бол эндхийн одоо эмнэлгийн систем бол бас нэг гоё юм нь ямар ч хүн нэг яаралтай нэг emergency зүйл бол одоо олгоо ургадаг ч юм уу нэг хаглаа ороход бол ямар ч байсан тэр хүнээс нэг зоосч авахгүйгээр амин авардаг тийм шүү дээ. Амин бол аварчин. Дараа нь төлбөрний юуны асуудал бол дараа нь болдог тийм. Тэрийг бол боломжгүй хүн бол одоо яа тий хойшлуулад эсвэл багаар хуваагаад бүр ингээд зарим газар руу хөөсөлж байгаа тэрийг бүр тэглүүлэх ч юм уу. Тийм. Тэгэхээр нөгөө хөгжил бас л нөгөө даатгалын систем ч юм байхгүй. Нөгөө нэг дээр үед юу яадаг гэсэн шүү дээ. Нөгөө акшн гэж нэвтрүүлэг гэсэн шүү дээ тий. Даатгалахгүй юу гэх тийм тэгдэгсэн шүү дээ. Тэр хувийн асуудал. Тэр хүн өөрөө даатгалгүй байжгаад одоо өвчин тусаад тэрүүгээр эмчлэгдлээ. За тэр хүн өвчлөд эмчлэгдчихлээ шүү дээ. Эмчлэгдээд гарчлаа. За тэрний төлбөр гарлаа. Тэр төлбөрөө чи даатгалгүй байсан учраас одоо хохирлын бардуулж өөрөө төлн нэг зарчим нь тэр шүү дээ. Угаасаа төлөх ёстой. Төлөх ёстой. Хоёрдугаарт чи хэрвээ үнэхээр мөнгөний санхүүгийн тусламж байхгүй болвол тэр даатгалын сан энтер гэдэг одоо бас нөгөө тэр хүмүүстэй зориулдаг бас нэг юм байна шүү дээ. Энэ үнэхээр тэрийг батлна шүү дээ, тий. Энэ хүн ийм юм байна. Хүн байна. Одоо цалин мөнгө байхгүй юм байна. Тэр бүх бичиг баримтаа бүрдүүлээд тэрийг нь бас нэг хөнгөвлөдөг арга байна. Хэдэн хуваарч идэв тий 10 20 30 40 50 100% ч юм уу хөнгөлдөг арга байна. Эсвэл бол бүр одоо юу яадаг анханасаа би юм байхгүй ингэж ихлээр бас нөгөө юу яадаг тэрэнд чинь бас одоо тусалдаг бас юм нөгөө буйны байгууллага болсон тэр байж тээ тэр энэ байгууллагууд үнэхээр байхгүй хүнд бас тусал яач гэдэг юм уу тий. Тэгэхээр тэрийг нь тэр буйны байгууллагыг тэр эмнэлгийнхэн даатгалын юм уу эсвэл тэр эмнэлгийнхэн үйл ажиллагааны систем бас тийм хүмүүсийг байж байгаа байхгүй. Хэрвээ та үнэхээр тусламаар байгаа бол манай энэ санд ингээ мөнгө байршуулчих. Биднээс тэрий чинь яг үнэхээр одоо хэрэгтэй хүнд бид нар зарцуулаад өгөө гэдэг. Тэр нь бас хяналттай. Давхар хяналттай байгаа шүү дээ. Тэгэхгүй зүгээр л тансанд нь ингээл хийчихэнгүүт хэн авсан мэдэхгүй алга болдог биш. Нэг аль дүүргийн одоо дүүргийнхээ эмнэлэг рүү манай хариал байхгүй энэ ингээд тэгээд мэгээд идэг юм байхгүй. Ямар ч асуудалгүй байсан ч гэсэн тийм. Ямар ч зүйл үзэхэл ёстой үзэхээс тэр нь их гоё. Гэхдээ тэр бол яаралтай тусламж юм шүү дээ. Тэрнээс зүгээр миний толгой өвдөдөө үзүүлэх гэсэн юм бол бид нар үзэж чадахгүй наа чи ингээд тэгээрээ гэл эсвэл мөнгө төлөөлөх биш тийм. Тэгэхээр яаралтай тусламж юу ийг л ярьж байгаа шүү дээ тийм. За ингээд ямар ч гэсэн өнөөдөр миний зочны урилгыг хүлээж аваад энэ сайхан одоо өөрийнхөө эмчилгээ өвчтнүүдэд үздэг энэ сайхан оффист одоо ховын эмнэлэгтэй да Монголоор ингээд сайхан ярилцсан цогоодоо маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд бас энэ сэдвээр сонирхож байгаа ялангуяа ингээд гадаадад эмнэлгийн чиглэлээр Америк руу энэ бас сурах юмсан тэр гэж бодож байгаа ялангуяа уламжлалын зүүн эмчилгээний чиглэлээр сонирхолтой байсан одоо сурж байгаа ч юм уу те сонирхож байгаа Америкт яад юм бол гэж бодож исэн хүмүүс байвал бас хэрэгтэй мэдээллүүд өгсөн байх гэж бодож байна. Тэгээд ингээд энд Шикагогийн энэ аваар бол 4 сургууль байна. Ийм уламжлалын чиглэлээр сургадаг тийм одоо магистрийн би бол Монгол эмчнэр бол Монгол залуучууд Монгол хүүхдүүд Монгол залуучуудыг бол энэ өөрөө эмнэлгийн салбарыг болооч тийм үү энэ совилогч тий совилогчийн мэрэгжил байна энэ уламжлалтын хангахын мэрэгжил байна энэ мэрэгжлүүдийг ихээр олноороо юу хасаа сураасаа гэж бодсон шүү дээ. Ер нь совилогчаар монголчууд их олон ажиллаж байгаа. Тийм ер нь бол их ажиллаж байна. Совилогчаар ч гэлтгүү ер нь бол эмнэлгийн салбарт одоо маш мундаг эмч нар судлаач нар Америкт аяар бол байна. Тэд нар бол сая Монгол судлаач эрдэмтдийн хурал гэдэг Вашингтон ДС хотод байна. Тэнцээ бол үнэхээр тэр хүмүүсийг ингээд харж байхад бол үнэхээр сор хүмүүс байна. Үнэхээр өстой алгаад очимоор бахархалтай. Үнэхээр бахархалтай хүмүүс байна. Гоё байна. Тэгээд тэр хүмүүс нь бас ингээд олон болоод монголчууд нь тэр эмнэлгийнхаа салбараар сайн сураад тий. За одоо тэгэл өөрөө сайн сураад өөрөө айтайхан яваад ингээд ах юм бол тэгэл одоо ястаа нөгөө улсын хорондоо гэдэг шиг тий. Тасалж байгаа шинж ээлгүүдээ тийм ээ. За ингээ урилга хүлээж авсан баярлалаа. Амжилт хүсье ажил. За баярлалаа.